Сайн байцгаана уу амжилттай та бүхэндээ шинэ өглөөний мэндийг хүргэе. Та бүхэн маань сайхан марцгаасан уу? За өдөр хамтдаа энэ өглөөг шинэ 7 хоногийг эзний үгээр хамтдаа эхлүүлцгээе. Их эзэн минь бид таны өмнө ирж байна. Таны бидэнд зөвшөөрч байгаа өдөр бүрийн төлөө танд баярлалаа. Энэ шинэ 7 хоногийн төлөө танд баярлалаа. Өнгөрсөн 2025 оныхоо төлөө танд баярлалаа. Бүтэн жилийн турш эзэн та бидэнтэй хамт байж маш олон зүйлсийг, олон нухчаануудыг, олон даваануудыг, олон асуудлуудыг та бидэнтэй хамт байж бидний хүч чадал болсон баярлалаа. Эзэн та биднийг өрөөсөнд баярлалаа. Эзэн та биднийг ивэж, эзэн та биднийг удирдсанд баярлалаа. Эзэн тэгээд бүх алдрыг танд өргөж байна. Эзэн тэгээд яг одоо бид хамтдаа үгийнхээ төлөө хүнзэлбэрч байна. Та өөрийнхөө үгээр дамжуулан бидэнтэй ярих болтугай. За Исая номын 51-р бүлгээс би та бүхэнд хуваалцъя. Исая номын 51-р бүлгийн 7-8 9-р эшлэл. За би эндээс уншаад өгье. Үнэн зөвийг мэддэг, зүрхэнд нь миний хууль буй ард түмэн намайг сонсогдсон. Хүний зэмлэлээс бүү, доромжлоос нь бүү эмэгтэн. Учир нь дээл хувцас мэд тэднийг хэвэн ирвэхээ идэж, ноос мэд тэднийг өд хорхоо иднэ. Харин зөвхт байдал минь мөнхөд, аврал минь үеийн үед байна. Сэрэгтэн эзний мотор минь хүчээ өмс, өнийн өдрүүд эрт урдын үеүүдийн шиг сэрэгтөө гэжэлсэн. Амен. За энэ зэрэг би та бүхэнд үнэхээр эзэнд итгэж найдаж эзний хайр нэрлэлийг хүсэж эрмэлзэж явах бол та бидний эсрэг байгаа хүмүүсээс битгий санаа зов, битгий имэ гэж та бүхэнд уриалж байна. За тэгээд өнгөрсөн жилийн турш бидний амьдралд дээр маш олон харилцаанууд дээр үл ойлголцол гарсан байж магадгүй, нурсан байж магадгүй. Эсвэл хүмүүс биднийг доромжилсан, хүмүүс бидний эсрэг байж биднийг буруу зөв ойлгосноосоо болоод биднийг эсэргүүцсэн тийм цаг үеуд мөчүүд ч гэсэн байсан байхыг үгүйсэхгүй. Хэдий тийм байсан ч гэсэн хэрвээ та бид эзэнд найдаж байгаа бол, эзэнд итгэж байгаа бол энэ ч хэлсэнчлэн үнэн зөвийг мэддэг, зүрхэнд нь миний хууль буй ард түмэн гэж. Бидэнтэй хүмүүс яаж харилцсан бэ? Бид үнэхээр эзнийг гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй, эзэнд найдсан, найдвараа тийсэн хэвээрэл байх бол эзэн бидний талд үргэлж зогсох болно гэдгийг ч амласан байна. Энэ ч маш тодорхойлсон. Өөрөөр хэлбэл юу гэж хэлэхээр хүний зэмлэлээс бүү, доромжлоос нь бүү эмэгтэн. Учир нь дээл хувцас мэд тэднийг хэвэн ирвэхээ идэж, ноос мэд тэднийг өд хорхоо иднэ гэж. Тэр бол зөвхөн төр зурих юм аа гэж хэлж байгаа. Төр зурих. За мэдээж энэ Исая номон дээр бол мэдээж Израильчуудын эсрэг одоо байсан одоо дайснуудын эсрэг ярьжсэн бол яг өнөөдрийн цаг үед бидний хувьд бол биднийг үгүйсгдэг, бидний итгэлийг үгүйсгдэг. Бидний итгэлийг одоо хүндэлдэггүй тэр хүмүүсийн доромжлол одоо юу гэдэг хавчлагч гэдэг юм уу гадуурхалч гэдэг юм. Харилцаан дээр одоо ил болон ил бус, шууд болон шууд бус арга замаар биднийг янз бүрийн байдлаар асуудалд оруулаад байдаг. Тэдгээр хүмүүсээс битгий гэж хэлж байгаа. За энэ нөхцөл байдал бол төр зурих байх болно. Энэ нөхцөл байдал бол яг ингээд одоо хэвэн ирвэхэд идүүлж хувцс шиг байх болно өтөнд өт орхоонд идүүлж байгаа ноос шиг байх болно. Тэр бол тэр зургийн нөхцөл байдал бол байх болно гэж хэлж байна. Тэгэхээр харин ч биднийг хайрласан хайр Бурхны зөв байдлаар мөнхөд байх болно. Биднийг аварсан Бурхны аврал мөнхөд байх болно. Үе үед байх болно гэж хэлсэн байна. Амен. Тэгэхээр би та бүхнийг уриалж байна. 2025 оны турш бидний эсрэг байсан тэдгээр хүмүүсээс эсвэл өнөөдөр ч гэсэн магадгүй нөхцөл байдал өөрчлөгдөв бидний янз бүрийн байдлаар хэцүү байдал орж байгаа тийм хүмүүс байвал хүмүүсээс үнээс битгий ягаарай, үнээс битгий имээгээрэй биднийг хайрлаж, биднийг хүлээн авсан Бурхны хайрын нэрэлтэд талархаж энэ бол мөнхийн юм аа гэдэгт ач холбогдол хандуулж бүгдээрээ шинэ оноо өгтцгаая. Амен. Тэгээд эзэндээ талархацгаая. Тэгээд өргөжлүүлэн бас энэ өдрийн турш бүгдээрээ эзэнд найдсан, найдвараа тийсэн хэвээрээ байцгаая. За хамтдаа залбирцгаая. Яг эзэн минь бид таны өмнө ирж байна. Эзэн өнөөдрийн төлөө тань талархаж байна. Эзэндээ 2025 оны турш эзэн бидний амьдралд байсан бүхий л харилцаануудын төлөө танд баярлалаа. Тэгээд сайн хийгээд муу эзэн үнэхээр бүтэмжтэй бүтлгүй байсан. Ойлголцсон хийгээд үл ойлголцсон тэдгээр бүхий л харилцаануудын төлөө танд баярлалаа. Тэр бүх харилцаануудад дамжуулж та бидэнд бас олон зүйлсийг зааж өгсөний төлөө танд баярлалаа. Тэгээд бид онцгойлон бас бидний эсрэг байдаг хүмүүсээс бид айж имэж байсан бол эзэн та биднийг урамшуулж эзэн та биднийг зоригжуулаарай. Эзэн харин ч
Тэр нөхцөл байдал бол төр зүрх байх болно гэж бид бодож итгэж харин тэр чинээгээр эзэн бид таны хүч чадалд найдаж амьдрахыг хүсэж байна. Танаар удирдуулахыг хүсэж амьдрахыг хүсэж байна. Хайр та танд баярлалаа. Тэгээд энэ өдөр та бидэнд хамт байгаарай. Шинэ 7 хоногийн турш та бидэнд хамт байгаарай. Эзэн та биднийг удирдан чиглүүлж та биднийг замчлах болтугай. Эзэн Есүсийн нэрээр гуйж залбирлаа. Амен.